За сайн байцгаана уу та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Влогоор бэлгүүн байна. За өнөөдөр Mongolian Drivers раунд 3 тэмцээн ийхүү аль биес эргэлж байна. Яг одоо мэрэгжлийн английн тамирчид зам талбай дээр гараад зам талбайтайгаа хаана ямар лайнууд байгаа вэ гэдэгтэйгээ танилцж байна. За үүний өмнө бол STS английн тамирчид маань 1-р үеэ дуусгасан байгаа. За өнөөдрийн хувьд бол ерөнхийдөө MDS болон STS английн тамирчдын 1-р үеуд явагдана. За маргаашнаас 2-р үедээ шалгарсан тамирчид маань баатлын тэмцээнүүдтэй оролцохоор болж байна. Тэгээд манайхан влогтойгоо хамтаагаараа шинэхэн влог эхэлж байна. За ингээд хэдүүлээ ямар тамирчид тэмцээн уралдаанд орж байгаа гэдэг хамтдаа харцгаая. За эхний тамирч хувийн дугаар 18 гэж нөө 13 гэж нөө 18 өсгөр. За хоёр дахь тамирч Drift Masters клубын тамирчин Бэлэг сайхан. За гурав дахь тамирчин Тэгдлөө дугаартай B6 клубын тамирчин Ариунбат. За дөрөв дахь тамирчин маань Айдрит клубын тамирчин за Баасан Жав. За 49 дугаартай дараагийн тамирчин маань Алтан Гэрэл. За Фортуна клубын тамирчин Бат Оргил. За Limited Motors клубын тамирчин Модхо. За мөн бас Orange Team клубын тамирчин Ууга. За Фортуна клубын тамирчин Жавхлан Догс. За Redline клубын тамирчин Арикс очроо. За Айдрит клубын тамирчин Мөнхөрөөдөө. За Айдрит клубын тамирчин Санж очир. За Артимийн тамирчин Тэгшээ. За Монгол 63 ресвийн тамирчин Бацууд. За Black Team клубын тамирчин Оргил. За V6 клубын тамирчин Дөлгөө гэх мэт тамирчид маань MDS ангилалтай хүч үзэхэд бэлэн болсон байна. Тэгээд влогтойгоо хамтаагаараа манайхаа. За өнөөдөр маргааш 2 влогоо хийнэ. Тэгээд өнөөдөр ямар тамирчин раунд 3 тэмцээнд ялагч болох болоо бүгдээ хамтдаа миний влогоос үзэж харцгаая. Тэгээд оператор ориглоо ажиллаж байна. За Монгол 63-ыг бас мэдгүй хүмүүсүүд байж магадгүй. Яг энэ голд байгаа цамхаг бол ерөнхийдөө шүүгчдийн цамхаг байгаа. За энэ дээрээс өндөр дээрээс ерөнхийдөө машин тэгширж гин үү, лайн авж гин үү, хурдаа гаргаж гин үү гэдгийг энэ дээрээс бол маш сайн том руу харагдана. Яг одоо үзэгчдийн хэмжээнээс ингээ харахад машин лайнд орж гин үү үгүй юу гэдэг нь бас нэг тийм сайн харагдаж чаддгүй. Яг энэ дээрээс шүүгчд бол хамгийн сайн харж чаддаг байгаа. За тэгээд шүүгчээр болохоор ерөнхийдөө за манай анх хоёр ажиллаж байна. Одоо ажиллаж байна. За Бэлэг сайхан, за Ган Бэлэг гэх мэт юм 4 Монгол улсын дрифтийн шүүгч нар маань бас раунд 3 тэмцээн дээр энэхүү тамирчтай шүүхээр бас ажиллаж байна. За яг гарахтаа GoPro руу нэг игчрээ.
За манахас. За тийшээ сая юу болов? Дайжгүй юу? Дайжгүй. За машин дэргэнд ямар асуудал гарав сая? Гал гарсан. Шоклоос одоо ч гараагүй юм шүү. Өөрөө ямар ч гэсэн бэртэж гэмтэйг шүү нэ. Ви зүгээр. Одоо толгоол ангалцчих. Толгоо ангалцсан. Юунаас болж ерөнхийдөө бас машинд бас гал гарав? Ерөнхийдөө за ер нь юунаас болж гэхээр Манай тосмос алдсан гэсэн үг бай. Бензин алдсаар да. Бензин. Тийм. Одоо ингээ ярих юм бол бүр амар их дэлгэрэнгүй ярих. Дэлхийн одоо дэрвчсэн ингээ салаам алуун аваа ийцэн банк гэх нэг юм жижигэн тавьцээд ч тий. Минийх болохоор салаам алуунтай өөрхөн банктай байсан байхгүй. Тэгж зориулж янзлаагүй. Тэгээ өөрхөн банкнаас ингээ шаруу явж хат бензин алдчихсан байгаа. Тэгээд хамгийн сүүлд хаацхад яндангаар нэг галгаараа сая бичлэгээ үзсэн. Тэр нь ингээ нэг гоожсэн бензиний насгаа. Тэнгүүтээ нэг ардаасаа сандал мандал нь шатж орж ирэл. Нөгөө цонх хаалттай явж исэн. Тэгэнгүүтлээ салаан дотроос хүчил төрөгч дуусаад. Тэгтээ гал орж ирсэн юм шиг байгаа. Ингээ нүүр ингээ гар нэг шатж байгаа юм шиг өдрөж яваад. Аминда би торомсоо гიშгэж ингээ нүдэн анчаад нүдэн шит тахгүй гэж шít нүдэн анчаа хаалах бүс хоёроо самардаал байж исэн. Амсгаа төгтөгж байгаа л диско гişээс ямар агаарахгүй. Нөгөө нэг хаймар нэг шатчихын шижгийн мэд тэрүүгээр чэйжид хүртэл горохгүй тээ. Тэгэл унс жоо ухаалтсан уу? Жоо шоконд орсон уу? Харин тэгэл өөрөө бууцсан л ямар чсан муу хөтгөө гэж одоо энийг хар та. Хүмүүс ингэж байна. Агааргүй гал гарсан марсан агаар юм байсан хэр хаалгаан голохгүй байсан гэдэг байхгүй. Өмнө энтэй байж хата би нэг дэлбэрсэн ч тутган зүгээр сууж хагаад
Тэгсэн чи яасан гэсэн чинь зүгээр байж хат би хаалга онгоолгосон чинь л тэрнээс болоод хүчил төрөгч авсанаас болоод дэлбэрсэн байгаа байхгүй. Тэр санаанд ороод тэгээ хаалга онгоолгохгүй нокроод тэгээ явж дурдаас нь харах уу. Танаа ориглыг мөргөйцэн тий. тэгснэ ч мэдээч хөө юм л тэгтээ. Тэгээ нэг тиймэрхүү. Ер нь бол тэгтээ ийм юм байна. Яг зориултын тий он сарын хараад хүчтэй гадаадуудын лаг галын хороор цэнэглэе. Тэгээ ер нь ингээд санал манд оруулж байгаа тий. Энд тэндгүй ингээд юугэж гэсэн галын хороор ямар юм байна, цэнэглэмээр юм байна гэсэн юм л бодоо байж л. Дараагийн тэмцээнээс өмнө машин тэрэг бол тэгэл гаргаад ирэх үлээ тий. Тэхэлгүй урдуурал жоохон яатсан л байна. За ямар ч өөрөө эрсдэлгүй байгаад нь бас тий баяр хүргэе. За амжилт. гэж бодчих. Тамирчид бас манай автыхад байдаг нэг шампаскар байдаг. За бэлгийн шампаск яатсан бэ? Сандраад яах вэ? За бэлгээ.
Өөртөө байдаа тусдаа. Өөрөө авах гэж байгаа юм байна да. Баярыг. Өдөртөө бүгдээр нь баярыг. Өнөөдрийн нийтдээ 60 гаруй тамирчин оролцсноос өнөөдрийн эдэр маань хүрчээ.